За, сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та нартай нэгэн тайлбарыг хэлье гэж бодлоо. За, юунаас цаашдаа сувгийнхаа чиглэлийг өөрчилж байгаа. За, тэгээ та бүхэндээ анзаарсан бол Юунагийн гудамж маань Юуна ТV болсон байгааг харсан баха. За, тэгээ миний хувьд гэх юм бол цаг зав муутай байгаа учраас босын явдлаа ярихад маш их бэлтгэл цаг хугацаа ордог учраас босын явдлаа ярихаа болоод мэдээлэл бэлтгэж хүргэж байхаар болсон. За, тэгээд надад ямар мэдээлэл сонирхолтой байна. Эсвэл юуг та бүхэндээ сонсуулмаар байна. Тэр чиглэлээрээ бас мэдээлэлээ бэлтгээд хүргэж авахар шийдлээ. За тэг мэдээж завгүй байгаа ч гэсэн сувгаа бас орхимооргүй байгаа учраас цаашдаа бол чиглэлээ өөрчлөөд явъя гэж шийдсэн байгаа. За тэгэд өнөөдрийн хувьд гэх юм бол би 4 мэдээлэл бэлдсэн. Ингээд мэдээллүүдээ хүргэе. За өнөөдөр бүгдээрээ нэгэн цочирдон мэдээллийн талаар ярилцах болно. За та бүхэн сошиалоор хойд Солонгост 2 настай хүүхэд бүх насаараа хорих ял авсан тухай постыг бол харсан баха. За тэгээд мэдээж анх харахад бол худлаа байлгүй дээ. Ийм байж одоо болох уу гэж бодмоор. Гэтэ энэ бол хойд Солонгос гэдэг одоо тэрхүү битүү ертөнцийн бол гашуун үнэн. За яг юу болсон, яагаад ийм балмад шийдвэр гаргадаг юм бэ гэдэг талаар та нартаа бас мэдээлэл хүргэе гэж бодсон байгаа. За энэ хэрэг бол саяхан юм бол биш. 2009 онд босон явдал Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн тайланд дурдсанаар за нэгэн гэр бүл нууцаар Христийн шашны зан үйл үлдээж Библи судаар хадгалж байгаад бол баригдсан байдаг. За тэгээ яасан гэхээр зөвхөн аав ээжинж биш тэдний ердөө 2 настай хүүхэдт нь хүртэл улс төрийн хорих лагерт одоо бүх насаар нь хоригдох ял оноосоо. За бүр юу ч мэдэхгүй хэрэг үлдээгүй те амьдралын амтгч мэдрээгүй одоо ийм нэлх амтныг ингээд насан туршид нь бол хорихоор болсон. За энэ бол хойд Солонгосын 3 үеийн шийтгэл гэгдэх аимшигт зарчимтай шууд холбоотой. За та магадгүй тэнд ер нь ямар шашин байдаг юм болоо гэж бол бодож болох юм. За тэгвэл аль биесээр бол тэдний үндсэн хуульд бол шашин шүтэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг ч гэсэн энэ нь бол зүгээр л шоу. За шашин гэдэг нь бол төрийн шашин буюу ерөнхийлөгчийн гэр бүл болох Ким овогтнууд за тэнд бол ганцхан л бурхан байдаг. За тэр нь бол Ким Ил-сung, Ким Чен Ир болон одоогийн удирдагч Ким Чен Ун. За хүмүүс өглөө бүр тэдний хөрөгт бүхийж тэднийг бурхан мэд тахих ёстой. Хэрвээ хин нэгнийг гэрээс нь одоо Библи эсвэл ямар нэгэн эд зүйл олдох юм бол тэр хүн бүр түүний гэр бүл, үр хүүхэд хамаатан садан гэд бүр тэр чигтээ шууд төрийн дайсан бол болд юм байна. За тэд шашныг ардын опиум буюу тархи угаах хэрэгсэл гэж үздэг болохоор үүн дээр бол маш хатуу хяндаг. За одоо хамгийн бас амар хэсэг рүү н орох гэж байна. За хойд Солонгосын хоригт лагер бол бидний мэдих одоо зүгээр нэг шорон бол биш. Үүнийг Кванлисо гэж нэрлэдэг там шиг юм нөхцөл байдалтай шорон байгаа. За энэ бол газрын зураг дээр байдаггүй өндөр хүчтэлтэй торон хашаагаар хүрээлэгдсэн тусгаарлагдсан юм бүс байдаг. За тэнд бол хоригдлууд өдөрт албатан хөдөлмөр эрхэлдэг буюу 12-оос 15 цаг уургаад за эсвэл хөдөө аж ахуйд бол маш хүнд нөхцөлд бол ажилдаг. Хоол нь бол маш бага. Хүмүүс амьд үлдэхийн тулд харах шавж хүртэл одоо түүж идэхэд хүрдэг. За тэгээ улс төрийн лагерт орсон л тэндээс амьд гарах магадлал бараг л байхгүй. За тэндээ үхтлээ одоо боо шиг ажиллана л гэсэн үг. За тэгээ хойд Солонгост хүний эрх гэдэг ойлголт бол үндсэндээ байхгүй. За тэдний хамгийн харгас дүрэн бол гэр бүлээр нь шийдгэх. Хэрвээ нэг хүн одоо улс төрийн хэрэгт холбогдох юм бол түүний эцэг эхнэр нөхөр үр хүүхэд за тэрч байтугай бүр ач зээг нь хүртэл хамт хордог. За учир нь дайсан нэг читгээдийн одоо үр удам нь өсөж томроод өшөө авч магадгүй гэж үздэг учраас за тэр чигт нь үр удмаар нь устгахыг оролддсон байна. За тэг түрүүн хийсэнчлэн бид 2 настай хүүхэд яагаад ял авсан тухай ярьсан. За одоо бүгдээрээ тэр хүүхэд яг хаашаа явсан бэ гэдгийг өөрөөр хэлбэл хойд Солонгосын Кванлисо буюу улс төрийн хорих лагерын тухай маш дэлгэрэнгүй ярих гэж байна. За энэ шоронгийн системийг үндэслэгч Ким Ил-сung 1950-ад оны сүүлээс за өөрийнх нь эсрэг үзэл бодолтой хүмүүсийг цэвэрлэх зорилгоор бол энэ лагеруудыг байгуулж эхэлсэн юм байна. За тэгээ зөвлөлт холбоот улсын Гулагаас санаа авсан гэгддэгч хойд Солонгосынх бол хамаагүй чанга бас үр удмаар нь шийдэгдгээрээ илүү харгас орд юм байна. За ийм харгас тогтолцоог бий болгосон Ким Ил-сung гихчийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
хүргэе. Энэ бол Хойд Солонгос буюу Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг үндэслэн байгуулагч тус улсын анхны удирдагч хүн юм байна. За түүнийг Хойд Солонгост үндэсний эцэг, агуу, удирдагч гэж бурхан мэд дахин шүтдэг байсан юм байна. За түүний талаарх гол баримтуудыг дурдах юм бол тэрээр 1912 онд төрсөн Солонгос улс Японы колони байх үед тэрээр Хятад болон Зөвлөлт холбоот улсын нутагт Японы эсрэг партизаны дайнд оролцож байсан юм байна. За тэгээд зөвлөлтийн аримд Ахмад цолтой алба хааж байгаад дэлхийн 2 дугаар дайны дараа зөвлөлтийн дэмжлэгтэйгээр Хойд Солонгосын удирдагч болж байсан юм байна. За тэгээд 1950 онд тэрээр Өмнөд Солонгосыг довтолж хоёр улсыг коммунист тугийн дор нэгтгэхийг оролцсон нь 1950-аас 1953 оны хооронд болсон Солонгосын дайныг эхлүүлсэн түүхтэй байна. За тэгээ энэ дайны уршгаар Солонгосын хойг албан ёсоор хоёр хуваагдаж өнөөдрийн ийм нөхцөл байдал үүссэн байдаг түүхтэй юм байна. За тэрээр Хойд Солонгосын албан ёсны үзэл суртал болох жүчээг үндэслэсэн. За энэ нь бол өөртөө найдах гэсэн утгатай бөгөөд Хойд Солонгос улс төр, эдийн засаг, батлан хамгаалгын хувьд бусдаас хараат бус зөвхөн өөрсдийн хүчээр ойршин тогтнох ёстой гэсэн үзэл баримтлалтай болж энэ нь явандаа улс орноо дэлхийгээс тусгаарлах гол шалтгаан болсон байна. За Ким Ин Сен 1994 онд зүрхний шигдээсээр нас барсан ч гэсэн Хойд Солонгосын үндсэн хуульд түүнийг Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын мөнхийн ерөнхийлөгч гэж заасан байт юм байна. За тэгэхээр актер агааз хуулиндаа тэгээд оруулсан. За тэгээ өөрөөр хэлбэл тэрээр нас барсан ч гэсэн албан ёсоор тус улсын ерөнхийлөгч хിവэрэ тооцогддог бөгөөд түүний хүү Ким Чен Ил, ач хүү Ким Чен Ун нар бол удирдагч гэх цолтойгоор ингэж залгамжилж авсан байгаа. За тэгээд Хойд Солонгос даяар Ким Ин Сений 34,000 гаруй хөшөө байд юм байна. Бүр маш их хөшөөтэй юм байна. За тэгээд хүн бүр түүний хөрөг бүхий тэмдгийг зүүн талын ингэртээ зүүх ёстой. За тэгээд та нар нөгөө Хойд Солонгос ба Өмнөд Солонгосын тухай нөгөө олон ангид хайрын тухай кино үзчихсэн бол Crash Landing on You штэ тий. За тэгээд тэрийг үзчихсэн бол бас нэлээд сайн ойлгох баг. Түүн дээр бүгдээрээ бас тэмдэг зүгэл явж идэг. За тэгээд түүний төрсөн өдөр буюу 4-р сарын 15-ыг бол Нарны баяр хэмээн бүр хамгийн том баяраа болгон тэмдэглэдэг юм байна. За Ким Ин Сенийг нас барсны дараа түүний цогцыг нь ол занданшуулаад Пинян хот дахь Ким Сусан ордонд байрлуулсан бөгөөд өнөөдөр ч гэсэн хүмүүс тэнд очиж мөрөгдөг хിവэр юм байна. За олон улсын байгууллагуудын тооцоосноор өнөөдөр Хойд Солонгост 80,000-аас 120,000 орчим хүн улс төрийн лагеруудад хоригдож байгаа гэсэн ийм статистик байд юм байна. За тэг хоригдсон шалтгаанууд нь бол ер нь маш инээдтэй үнэндээ бол манай өнөөдрийн нийгэмд бол ёстой түүж буруу гэж тооцогдохооргүй зүйлс буюу тэгээд удирдагчийнхаа талаар таагүй хэлэх бүр сонины дээрх Ким Чен Уны зургийг санамсаргүй нугалсан байсан ч бол тэр аимшигтай хорих лагер руу очиж болдог. За тэгээд Өмнөд Солонгосын кино үзсэн, эсвэл K-pop дуу сонссон, хятад руу зүхтгийг оролцсон. За тэгээ шашин шүтсэн буюу түрүүний Библи хадгалсан. Хамгийн амар нь бүр та юу ч хийгээгүй байсан ч таны хамаатан садан хэрвээ хэрэгтэн болсон юм бол та дагаа явна л гэсэн үг. Тэгэд ийм амар харгас хөшөөлөхгүй ийм хуйлтай юм байна. За Кванлисод очсон бол тэр хүн бол хүн байхаа болдог. Тэнд нь бол 14 байдаг. Жишээ дурдах юм бол орохыг оролдох юм бол шууд буудна. За 3-аас дээш хүн цуглаж ярилцахыг бол хориглоно. Өгсөн даалгаврыг 100% биелүүлээгүй бол хоолохгүй. За тэгээ харгалзагчийн өмнө үргэлж гүйж нүдрүү нь харж болохгүй гих мэтчлийн маш хатуу дүрмтэй тэгээ зөрчих юм бол ямар ч өчиггүй үхнэ гэсэн. За тэгээд тэд бол өглөө 5 цагт босоод оройны 10-аас 11 цаг хүртэл уурхаад гар аргаар нүүр солборлох эсвэл мод бэлтгэлийн хүнд ажил хийдэг юм байна. За тэгээд хоол нь бол ердөө хэдхэн грамм эрдэнэ шишийн агшаамал байдаг. За тийм учраас хоригдлууд нь амьд үлдэхийн тулд могоо, харах, мэлхий гээл хөдөлж байгаа юм болгоныг идэж уургаа нүхдэг юм байна. За мэдээж үүнийг сонсож байгаа та бүхэн тэндээс тэгээд оргож болохгүй гэж юу гэж асуух байсан байх. За тэгвэл түүхэнд улс төрийн хориг лагерийн бүрэн хяналттай энэ бүсээс амьд гарч чадсан цорын ганц хүн байдаг нь бол Шин Дунхёг юм байна. За тэр бол лагерт төрсөн юм байна. За тэнд хүмүүсийг бол шагналт болгож гэрлүүлдэг бөгөөд Шин тэнд төрж 23 жил амьдарсан байдаг байх нэ. Тэр бол гадаад ертөнц гэж юу байдгийг ч мэддэггүй байсан ч гэсэн гадаах ертөнц ямар байдгийг мэддэг нэг хүн түнд гадаах ертөнцийн тухай ярьж
хоол унд элбэг байдаг тухай түүнд ярьж өгснөөр тэрээр одоо тэрхүү шоронгоос оргох санаа төрж мэдээлэл өгсөн хүнтэйгээ хамт оргосон бөгөөд за харамсалтай нь хамт явсан хүн нь цахилгаантай хашаанд тогон цохиулж нас барсан бөгөөд амьд гарахын тулд одоо тухайн хориглын цогцос дээгүүр нь гიშгэж байж зүхтаж чадсан байдаг. За ийм хүний тухай саяхан болсон явдал ярьдаг ютубер болох одоо Crime Station podcast дээр маш дэлгэрэнгүй ярьсан байна лээ. Ямар ч тач одоо миний санаж байгаагаар тэр залуу хиттийн хэлээр дамжин амьд гарч одоо өмнөд Солонгост амьдарч юм байна лээ. За тэгээ түүний бие дээр бол тэр чихтэй эрүү шүүлт сорив бол дүүрэн байдаг гэсэн. За тэгээд одоо хойд Солонгост бол тэдгээр аимшигт шоронгуудаа бол зүгээр дугаарлаж нэрлэдэг. Жишээлбэл түрүүний одоо залуугийн оргосон 14 дугаар лагерыг бол Чон буюу хамгийн хатуу дэглэмтэй бүр хинж суллагдгүй ийм газар юм байна. За тэгээд 15 дугаар лагер буюу Юдок гэдэг ийм лагер байт юм байна. За энд нь болохоор заримдаа хүмүүс хүмүүжиж гарч ирдэг ч гэсэн ер нь бол маш ховор юм байна. За тэгээд 22 дугаар лагер буюу Хингён. За энд бол биологийн туршилт хийдэг байсан тухай аимшигт мэдээллүүд бол байдаг юм байна. За тэгээд энэ бүхнийг бол сонсгоод Холливуудын аимшигын кино шиг бол сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол яг одоо бидэнтэй нэг цаг хугацаанд боддоор оршиж байгаа ийм эмгэнэл юм аа. За тэгээд таны бодлоор ийм нийгэмд өөрчлөлт гарах боломжтой юу? Эсвэл энэ хэвээрээ үргэлжлэх үү? Тэгээд энэ тал дээр саналаа комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд ийм байна. Бидний хувьд шашин шүтэх, үзэл бодлоо хэлэх нь энгийн зүйл боловч дэлхийн нөгөө талд буюу ердөө миний амьдарч байгаа хажууханд хойд Солонгост төрснийхөө төлөө нэлэх хүүхэд хүртэл ял эдэлж байна. За тэгээд энэ бичлэг танд нэгийг бодогдуулсан байхаа гэж найдаж байна. За тэгээд хэрвээ танд хойд Солонгосын талаар өөр мэдхийг хүссэн зүйл байвал бас доор комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд дараагийн мэдээлэлээ хүргье. За одоо хэдүүлээ сошиалоор хальт хараад өнгөрөх биш. За ер нь хиндэж одоо сэрэмжлүүштэй нэгэн харамсалтай мэдээллийг сонсох болно. За энд дурдаг хүний амьдралын гашуун түүх, эндээс авч болох маш том сургамжийн талаар ярилцъя. За та бүхэн бол энэ хүнийг харж байгаа бах. За энэ бол Бразилийн иргэн Жужу Оливера. За тэрээр өөрийн гадаа төрх болон харамсалтай түүхээрээ захим ертөнцид танигдсан нэгэн байгаа. За нэг хэсэг интернетээр түүнийг мангас гэж дуудаж, доромжилж байсан ч үнэндээ тэр бол зүгээр л одоо буруу сонголт хийсэн маш их зүйлийг туулж аваа нэг юм байна. За Жужу бол транссексуал эмэгтэй бөгөөд тэрээр өөрийн гадаа төрхөөсөө болж цахим орчинд бол маш их доромжлол, дарамт шахалттай тулгардаг. За хүмүүс түүнийг хүүхэлдэйн киноны баатруудтай зүүрлэх зэргээр бол дээрлэгдэг байсан бөгөөд Жужу үүнд бол маш их харамсаж байгаагаа бичлэгүүдтэй илэрхийлдэг юм байна. За тэрээр одоо хүртэл сошиал медиа, TikTok, Instagram ашиглаж өөрийнхөө амьдралыг хуваалцаар байгаа. За тэгэд юу болсон гэхээр 2017 онд тэрээр өөрийгөө төгс болгохыг хүсээд гоо сайхны хаалгаанд орохоор шийдсэн. За гэвч бол асуудал нь бол тэрээр мэрэгжлийн эмнэлэг, үнэтэй хаалгааны оронд бол хямдыг нь бодоод за хар зах гэж нэрлэгдэх бүр ямар ч эмнэлэг биш, мэрэгжлийн эмчиж биш, харин зүгээр л одоо хин нэгэн үл мэдэгдэх хүнтэй холбогдож нүүрэндээ юунаас нь үл мэдэгдэх юм шахуулснаар түүний амьдрал бол ийм аимшигтай нөхцөлд хүрсэн байдаг. За тэр нь юу байсан бэ гэхээр 250 мл одоо үйлдвэрлэлийн зориулалттай силиконыг одоо түүний нүүрэнд бол шууд шахчихсан. За энэ бол гоо сайхны бүтээгдэхүүн биш, харин одоо машины дуугуу эсвэл үйлдвэрт ашигладаг бодис болж таарсан байгаа. За Жужу үүнийг бол мэдээж асуусан л бэлгүй. За тэгээ мэдээж хүн одоо мөнгө олохын тулд одоо түүнд бол худлаа хийсэн баг. За тэгээд үр дүн нь юу болсон юм бэ гэхлээр түүний нүүрний булчин, эд эсүүд бол силиконтойгоо барьцалтаад, хүндрээд тэгээ бол доошо унжиж танигдхын аргуу царайтай болсон. За бүр яг л одоо урссан лаа шиг ийм царайтай болсон байгаа. За тэгээ энэ нь бол зөвхөн гадаад өнгө үзэмж биш, түүний эрүүл мэнд, амь насанд ч гэсэн аюултай нөхцөлийг одоо үүсгэсэн ийм харамсалтай зүйл болжээ. За мэдээж түрүүн хийсэнчлэнтэй ямар ч одоо аль бие усны эмнэлэгт хандаагүй. За тэр хүн нь бүр эмчж биш байсан болохоор ямар ч хуулийн хариуцлага бол хүлээлгэх боломжгүй байсан учраас ингээд одоо өөрөө буруу сонголт хийснээрээ одоо насан туршдаа бол бүх зүйлээрээ өөрөө хохироод үлдсэн байгаа. За тэр бол тариураа шахуулахдаа зүгээр л нэг буудлын өрөө юм уу те эсвэл гэрт ч юм уу ингээл очиод хийлгцэн байгаа. За уг нь бол мэдээж одоо ямар ч хүн хар ухаанаар бодсон тийм зүйлийг бол хэрийн барын гайхаад одоо очиод хийлгэчихгүй байх. За тэгээ хар зах дээр ийм үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс бол хөвчлэн мөнгө авчгал юм бол бүр ор сургаггүй алга болдог. За тэгээ нүүрэнд нь таарсан машины тоос үйлдвэрлэлийн зориулттай силиконыг одоо
хүний бие бол хизээж өөртөө уусгадаггүй, харин ч одоо эдстэнд байрцалдаж чулуу шиг одоо ийм хатуу биет болд юм байна. За Жужу маш олон удаа нөхөн сэргээ хагалгаа хийлгэхийг оролцсон. За гэвч хэд хэдэн бол саад тулгарсан нь мэдээж. За түүнд мис заслын асар өндөр төлбөр болох ойролцоогоор 45-аас 50 мянган $50,000 бол байгаагүй. За мөн түүний нүүрний эд эсүүд силиконтойгоо нэгэнт одоо бүрэн барьцалтаад судас мэдрэлэн хүртэл холилдсон учраас силиконыг авах нь бол маш аюултай гэж эмчнэр үзсэн байна. За тэгээ силиконыг авах үед түүний одоо нүүрний мэдрэлэн тасарч амь насанд нь хүртэл аюул учруулах эрсдэлтэй гэж үздэг юм байна. За тэрээр 2021 онд ханиу цуглуулсан боловч хангалттай мөнгө бол цугларч чадаагүй. Тэгээ цугларсан одоо багахан мөнгөө тэрээр одоо хоол хүнс амьдралын хэрэгцээнээ зарцуулсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч хүмүүсээс уучлал гуйж байсан юм байна. За тэрээр бол маш их одоо сэтгэл готралтай хэд хэдэн удаа би л одоо өөрийгөө ийм болгочлоо гэж бол уйлж бичлэг хийж байсан. Гэвч түүнийг хамгийн их одоо зовоодог зүйл бол кибербуллинг буюу сошиал дарамт юм байна. За хүмүүс түүнийг Бразилийн нүүрэн хавцсан Хүүхэлдэйн Баатар гэж хочлон доромжилдагч тэр маш их гомддог гэдгээ ярьсан байдаг аа. За тэгээд хүмүүс яагаад ийм найдваргүй ер нь ийм эрсдэлтэй алхам хийгээд байдаг юм бэ гэсэн чинь үүний цаана бол бас хэд хэдэн том шалтгаан байт юм байна. За мэдээж хит баг үн. Аль бие усны одоо эмнэлгийн хагалгаа хийлгэлээ гэхэд бол бүр хэдэн саяар тоологдох их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог бол за хар захын ажилбар бол үүнээс бүр 10-20 дахин хямд байдаг. За тэгээд мөн одоо дараагийнх нь гэх юм бол яаруу зам буюу төгс болох хүслээсээ болд юм байна. За хүмүүс одоо л хийхгүй бол болохгүй гэсэн сэтгэл зүйн дарамтанд орж судалгаа хийхээсээ илүү одоо шууд үр дүн рүүгээ төрүүлж хардаг учраас ингээд бас ийм газруудаар очиж үйлчлүүлээд байд юм байна. За мөн мэдээлэлгүй байдал гэж байгаа. За эмнэлгийн бус нөхцөлд хийж байгаа ажилбар ямар аимшигтай хор уршиг дагуулдыг бол тэр бүр ухамсарладгүй байна л да. Зүгээр л одоо тариа шүү дээ гэж боддог нь бол тэдний хамгийн том алдаа байд юм байна. За тэгээд мэдээж дараагийнх нь бол мэдээлэлгүй байдал гэж байгаа. За энэ нь бол мэдээж эмнэлгийн бус нөхцөлд хийж байгаа ажилбар ямар аимшигтай хор уршиг дагуулдыг одоо бүрэн ухамсарлаагүй байдаг. Зүгээр л одоо тариа шүү дээ гэж боддог нь бол хүмүүсийн хамгийн том алдаа байд юм байна. За тийм мэдээж одоо үүний хамгийн чухал том зүйл бол сэтгэл зүйн эмгэг байгаа. За өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй, үргэлж одоо дутуу мэдрэмж авдаг хүмүүс энэ төрлийн одоо залим ихэнд бол хамгийн амархан өртөд юм байна. За бид бол ямар нэгэн эд хэрэглэлийг те одоо хямдыг нь бодоод авч болох ч гэсэн бүхэл бүтэн эрүүл мэнд, гоо сайхан, амь настай холбоотой юм чухал шийдвэрүүдээ ерөөсөө ч хямдыг нь бодож, за эсвэл бүр судалгаа хийхгүйгээр ямар нэг одоо рекламны зараар те дам яриагаар шийдэж болохгүй гэдгийн маш том жишээ юм болов уу гэж харж байна. За тэг үнэхээр харамсалтай бас бодлогогүй санагдаж байна. За тэгээд би та бүхэндээ энэ Жужу гихч яг хэн болох тухай товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. За тэрээр бол 1991 онд төрсэн 35 настай Бразилийн Рио Гранде до Сул мужийн Пасо Фундо хотод амьдардаг юм байна лээ. За тэгээд түүний төрсэн хүйс бол мэдээж эрэгтэй. За өсвөр наснаасаа өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрч хүйсийн шилжилт хийх алхмуудыг хийж эхэлсэн. За гэхдээ түүний энэ өөрчлөлтүүд нь ихэвчлэн гоо сайхны аргаар өөрийгөө эмэгтэйлэг болгох бол оролдлогууд явагдсан байгаа. За тэрээр одоогоор бол ганц бие түүний амьдралд одоо тогтсон гэр бүл нөхөр хүүхэд байхгүй. За тэрээр бол аав ээж болон гэр бүлийнхнийхээ талаар төдийлөн одоо дэлгэрэнгүй ярьдаггүй ч гэсэн өөрийнх нь одоо гадаад төрхөөс болоод гэр бүлийн харилцаа нь бол амаргүй байдгаа бас цохос дурддаг юм байна. За тэрээр хүйсийн шилжилт хийхээсээ өмнө болон дараа нь одоо тодорхой мэрэгжил гэхээсээ илүүтэйгээр үйлчлэгээний салбарт ажиллаж байсан ч одоогоор бол ямар нэгэн тогтсон ажил эрхэлдэггүй. За мэдээж түүнийг бол гадаад үзэмжнээс нь болоод бол ажилд авдаггүй байх. За тэгээд түүний гол орлогын хөөсөр нь гэх юм бол мэдээж сошиал медиа болон хүмүүсийн өгдөг хандив юм байна. За тэрээр маш ядуу амьдардаг бөгөөд Жужу до Пикси гэх нэрээрээ хүмүүсээс бол тусламж, санхүүгийн тусламж хүсдэг. За түүний TikTok хаяг нь бол хамгийн идэвхтэй байд юм байна. За тэгээд 130 мянга гаруй дагагчтай. За тэгэл ер нь бол хаяг нь бол байнгын л хаагдаж шинээр нэгдэх тохиолдол бол маш их байд юм байна. За тэгээд Instagram дээр мөн хэдэн 10 мянган дагагчтай. За тэгээд сошиал дээр бол юуны тухай ярьд юм бэ гэхлээр ихэвчлэн одоо өөрийнхөө өдөр тутмын амьдралыг харуулдаг. Гэхдээ одоо түүний видеонуудын дийлэнх нь
Гудамжинд хүмүүс өөрийг нь хэрхэн доромжилж байгааг бол ярьдаг. Мөн одоо имчилгээний мөнгө гуйх, хоол идэж байгаа эсвэл одоо зүгээр л камерын өмнө сууж байгаа бичлэгүүдээ хийдэг юм байна. За тэг мэдээж бич дээр та бүхэнч дээр бас гайхаж байгаа бах хүмүүс одоо байгаараа л одоо ийм гоё байж яах гэж одоо ийм хийлэгдэм болоо гэж бас боддог хүмүүс байгаа хаа. Тэгвэл би та нартаа сэтгэл зүйн талаас нь баа зэрэг тайлбарлая гэж бодлоо. За үүнийг бол body dysmorphic disorder гэж нэрлэдэг. За энэ нь бол өөрийнхөө гадаад өрхөнд байгаа өчүүхэн одоо өөс хэвийг за эсвэл бүр огт байхгүй зүйлийг ч гэсэндээ бүр маш томоор хараад түүндээ хит их санаа зовох, за үргэлж бусадтай өөрийгөө харьцуулж илүү гоё болохын тулд донтохыг хэлдэм байна. За энэ бол мэдээж сэтгцийн маш том дарамт. Ийм хүмүүс нэг хагалгаа хийлгээд бол хизээч сэтгэл нь хандаггүй, дараагийнхыг гэл ингээл улам гоё болохгүй үзээд байдаг. Гэхдээ бид нар одоо нэг зүйлийг ойлгох ёстой. Одоо юм хэмжээнээсээ хэтрүүл хор олдгоо гэдэг л одоо ийм байгаа. Тэгээ шунал хэтрүүл шулан боломж гэдэг үг байдаг. Тэгэхээр ер нь аливаа зүйлдээ ингээд хэмжээнээсээ хэтрэхгүй байвал цэвэрхэн тэгээд илүү аюулгүй. За тэг хэмжээнээсээ хитрэх юм бол мэдээж хор дагуулна бас харагдах зүйл өнцөч гэсэндээ айгүй онцгүй харагддаг гэж би боддог. За тэгэд энэ нь бол тэг мэдээж өөртөө ихтгэлгүй байдалтай бол шууд холбоотой. Мэдээж одоо дэлхий дээр маш олон хүмүүс пластик гоо сайхны хаалгааг бол хийлгэж байгаа. Тэг зарим нь бол маш гоё үзэсгэлэнтэй болдог. Харин зарим нь одоо энэ мэт гоо сайхан эрүүл мэнд сэтгэл санаа амьдралаараа ингээд хохироод дууссан олон харамсалтай түүхүүд байдаг. За мэдээж би өөрөө эмэгтэй хүн бүр гоё сайхан байхыг хүсдэг. Ялангуяа өөрийнхөө одоо таалагдахгүй зүйлдээ хагалгаа хийлгэх эсвэл одоо фильтр хийлгэх ч гэдэг юм уу өөрчлөлийг би бол үнэхээр дэмждэг ойлгодог. За гэхдээ энэ бүхэн эцэстээ бүгд л одоо сэтгэл зүйтэй холбоотой гэж боддгоо. За тийм магадгүй одоо бага байхад нь хүмүүс шоолж доогддог те эсвэл өөрийгөө бусдаас өөр гоё биш гэж боддгоосоо болоод ийм сонголтуудыг хийдэг баха. За тэгэд үнэндээ заримдаа одоо бидний нүдээр бүр нэх хөөрхөн биш харагдаад байгаа мөртлөө өөртөө маш их итгэлтэй, өөрийгөө тултал хайрладаг, өөртөө дуртай одоо нэгэн байхад бол харахад үнэхээр дажгүй цэвэрхэн бүсгүй мөртлөөсөө өөрийгөө голоод эсвэл илүү гоё болох гэдэг одоо ийм замыг сонгодог байх нэ. За тэгэхээр мэдээж бидний орчин үүнд бол маш их нөлөөлдөг юм шиг санагдсан. Хэрвээ одоо үүнийг сонсож байгаа өсвөр үеийн дүүнер маань за мөн багадаа одоо магадгүй гадаад төрхөөсөө болоод маш их сэтгэлийн шарх авснаасаа болоод өөрийгөө гоё гэж боддоггүй эсвэл одоо сошиалд итгэж би л одоо тэднэр шиг биш гэж бодож байгаа хүмүүс байгаа бол үүнийг бас сайн сонсоорой гэж хэлье. За хэрвээ танд би царай муутай байна, би хүнд чирэггүй байна гэдэг бодол байн горж ирээд байвал одоо эдгээр зүйлсийг санаарай. За мэдээж одоо сошиал медиа бол хуурамч таны харж байгаа гоё хүмүүстэй бүгдээрээ л фильтр одоо гэрэл аппликейшн бол ашиглаж л одоо тийм гоё төгс өөгүй гоё арьстай гоё хөөрхөн харагддаг. За тэгээд тэр төгс байдал бол амьдрал дээр байхгүй. Тэгээд бидний одоо нүрэ ботход ингээд нөхцөл тэн дээр харагддаг бол тэр хүмүүсийн арьсан дээр ч гэсэн нөхцөлд харагдаж байгаа. Хизээш тийм бар биш өөгүй байна гэж бол байхгүй шүү. Тэгээд тийм битгий хуртаарай. Тэгээд бидний шүтдэг одууд хүртэл маш их өөсөвтэй гэдгийг маш сайн ойлгоорой. Тэднэр өгн амар үнэтэй лаглаг бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа ч гэсэндээ боддороо бол хүн тэгэл яаж л торцсон бол ягаад ч тийм зургатаар гарч байгаа шиг тийм гоё харагдахгүй. За тэгээ мэдээж гоо сайхны хагалгаанд мөнгө хүрэхээс өмнө хамгийн эхлээд өөрөө сэтгэл зүйчтэй бас ярилцаад үзээрэй. Дотныхоо хүмүүстэйс ярилцаад үзээрэй гэж зөвлөмөр. Тэгээ магадгүй таны засах хөстой зүйл чинь нүүр чинь биш эсвэл өөр нэг хэсэг чинь биш те. Дотоод сэтгэл чинь бас байж болох юм шүү гэдгийг хэлмээрэн. Тэгээ та ганцаараа биш жуужуу шиг олон мянган хүн өөртөө итгэлээ алдаж бол алдаа гаргадаг. За тэгээ хамгийн гол нь бас өөрийгөө уучлж хайрлаж сурах хэрэгтэй. Тэгээ хідүүлээ нэг зүйлийг бүр маш сайн ойлгоё. Байгалийн өгдөл гэдэг зүйл бол хамгийн том бэлгээ. Хүн бүхэн өөрийн гэсэндээ дахин давтагдчихгүй өнгө төрхтэй. Дахиад над шиг ийм хүн, тань шиг ийм хүн энэ хороодлогын дээр төрөхгүй гэж бодолтой тий. Тэгэхээр маш тийм гоё өрмөц одоо дахин давтагдчихгүй дүр төрхтэй. Тэгээ сүүлийн жилүүдэд бол гоо сайхны стандарт ч гэсэн өөрчлөгдөөд хүмүүс одоо химэл гэхээсээ илүү байгалийн натурал царай төрхөнд бол дуртай болсон байгаа шүү. Тэгээ бусдаас сонин содон байх нь өөрөө баг одоо тренд болоод байгаа. За хүмүүс бол тэрүүгээрээ бас илүү их одоо өөрсдөө онцгой гэж мэдэрдэг юм болсон байгаа. За хэрвээ та гоо сайхны ажилбар хийх гэж байгаа бол номер 1 хямд зүйлийг битгий хайгаарай. Тэгээ чанартай эмнэлэг, туршлагатай эмчийг л сонгоорой. Тэгээ хямдхан бодис гар дээрээс хийж байгаа үйлчилгээ таныг бол насан туршиндээ ингээл харамсах, тахир дутуу болгоод амь нас амьдрал боломжийг ч нь бол хулгайлах эрсдэлтэй юм шүү. Тэгээ ер нь сайн гэсэн
хэлсэн болгонд итгэж болохгүй. Сүүлийн үед бол манай Монголд бол инфлюенсер гэх хүмүүс бүр ингээл сайн гэл зөндөө олон зүйлийг рекламдаал тэгээ түүгээр нь яг одоо рекламныхан дагуу очоод гой сайхан эрүүл мэнд амнасаар охирсон зөндөө хүмүүс ингээл хөрхий очих газаргүй ингээл хандах хамгаалах хөнгөө ингээд айгүй хэцүү байж идэг. Тэдийн болохоор ерөөсөө эмчээ маш сайн судлаарай. Мэдээж битгий хийлэг гэхгүй хийлгэлээ гэхэд эмнэлэгнээс илүү эмчээ судлаарай. Бас ариун цэвэр тийм ариун орчныг сонгоорой гэж зөвлөе. Тухайн одоо танд хийх гэж байгаа бодис яг филлер ч юм уу те танд ямар нөлөө үзүүлэх юм, сөрөг үр дагавар нь юу юм те ядчил одоо хугацаа нь хизээ ч гэдэг юм уу тийм түүнийг ингээд маш сайн одоо тэр хийх гэж байгаа хүнээсээ асуу шалгаж авах эрх нь бол угаасаа танд байгаа. За тэгээ одоо сошиал хөгжсөн тэгээ мэдхийг хүсэж байгаа зүйл бол бүгдийг ингээд сошиал дээр бичээд хайгаад олдог болцсон цаг үе учраас бас илүү сайн мэдээлэл дээр тулгуурлаарэ гэж хүсмээр байна. Тэгээ мөн сэтгэл хөдлөлөөр битгий шийдвэр гаргаарай. Тэгээ найз маань хэлгсэн болохоор ч юм уу тренд байгаа болохоор гэдэг шалтгаанаар бол ерөөсөө өөрийнхөө эрүүл мэндийг бүгдийн чинь тавиарай. За тэгээ энэхүү жуужуугийн түүх бол бидэнд өгч буй маш том дохио. Тэрээр одоо хагалгаа хийх мөнгөгүй. Тэгээд мэдээж одоо гой болоход баг зэрэг одоо мөнгө хэрэг болсон байж болох ч эргээд одоо тэр хэцүү болсон зүйлээ засыг гэвэл түүнээс их мөнгө хэрэгтэй болох бах. Тэгэд маш юм хэцүү байдалтай байгаа ч гэсэндээ те хүмүүс над чиг юм алдаа бити хийгээсэй гэж бол анхааруулсаар байд юм байна. За тэгээ гоо сайхан бол эрүүл байх явдал эрүүл биедэл гоо сайхан оршдог. Тэгээ өөрийгөө байгаар нь хайрлаж сурах нь бол хамгийн дээд гоо сайхан шүү. Тэгээд бусдын үгэнд битгий автаарай. Өөрийнхөө дуу хоолойг сонсож өөрийгөө битгий гольж байгаарай гэж хэлээ. За ингээд энэхүү мэдээллээ түүний хэлсэн алдартай үгнээс нь иш татаад дуусгая. Би өөрийгөө үзэсгэлэнтэй болгохыг хүссэн болохоос мангас болохыг хүсээгүй. Энэ силикон миний амьдралыг там болгосон. Хүмүүс намайг хараад инээж зүхтдаг. Гэхдээ энэ царайны цаана зүрх цохилж байгааг тэд мартаад байна гэжээ. За тэг үнэхээр харамсалтай байгаа биз. Тэгэхээр үүнийг сонссон та бүхэн эргэн тойрныхоо хүмүүст ч гэсэн энэ талаар сайн тайлбарлаж хэлж өгч байгаарай. За ингээд 3 дахь мэдээлэл рүүгээ орцгоё. За тэгээ та бүхэн маань маш гоё чамин тансаг хормын даашинстай бүсгүйг харж байгаа баха. За тэгээ би сошиал дээр бол зөндөө ол ийм одоо гоё баргал одоо миний мөрөөдлийн даашинстай сүд бүсгүйчүүдийг харж исэн. Сүд бүсгүй нь ямар гоё юм бэ? Даашинс нь бүр нүд гэлбэммаа гэж харж исэн. За гэтэл бол үнэхээр одоо миний анхаарлыг татсан зүйл бол тэр хүүхнүүд нь ингээд харахад маш их гунигтай тэг ингээд баргал уйлах гаалгаа юм шиг ингээд харагдаад бараг хүчээр хормыг нь хийлгэж байгаа юм бах та гэж ингэж бодох бодлыг төрүүлсэн байхгүй юу? За тэг надтай адилхан үүнийг хараад ч юм уу те эсвэл надтай адилхан бичлэгүүдийг нь үзээд харь гүнтэйгээ суугч байгаа юм бах та гэж бодож исэн хүн байвлаас комент зэгт үлдээгээрэй. За тэг би ингээд судаллаа. Тэгсэн чинь бол үнэндээ одоо Кавказ үндэстнүүдийн буюу нөгөө Чечен, Ингуш гэх мэт маш хатуу бүр сонирхолтой гэмээр хормын одоо уламжлалт ёс заншил нь болж таарсан. За тэгээ та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За юуны өмнө энэ бүсгүйчүүд бол хормынхаа турштай инех байдугаа бүр толгоогоо ч өндөр өргөж болдоггүй гинэ. Тэгээ төлөв даруй байдлын дээд туйл гэж үзэгддэг болохоор одоо ингэ тийм байна. За хэрвээ одоо хормон дээрээ амаа ангаагаал тэг ингээл аюу баяртай жаргалтай инегээл ах юм бол гэрээсээ явахдаа аюу баяртай байна. Ямар хөнгөмсөг хүүхэд вэ гэж одоо хадам талтаа гойшлогдно гэж үздэг юм байна. За тэгээ тийм болохоор одоо яг л нэг тийм үзэсгэлэнтэй хөшөө шиг доош хараад л ингээл зогсоод байдаг гэж байгаа. За тэгэд хамгийн сонин нь юу вэ гэхээр сүйд залуу нь хормон дээрээ байдаггүйгээ боддоо. За манай Монгол хормон дээр бол ихнэр нөхөр хоёр бол ингээл гол дүр болоод ингээл сууж идэг штэ. За тэнд бол бүр эсэргээрээ залуу нь одоо ахмад насныхаа дэргээд би ихнэр авч гинэ гэд баярлаа зогсоноос ичхүүргүй хэрэг гинэ. Тэгэд аюу хэцүү байгаа зү тэ. Тэгэд мэдгүй уг нь бол одоо хайртай хүмүүс чинь үрх гэргээд тусгаарлаж гин гээл тэ аав ээжүүд нь бөөн баяр болол ерөөл мөрөөлө хайрлал уг нь мээрэтл яг л одоо оршуулган дээр байгаа юм шиг тийм одоо хатуу ёс жаягтай хорин байд юм байна. За тэг нөхөр болох хүн нь болохоор нөгөө найзуудтайгаа одоо өөр өрөөнд нуугдаж баярладаг юм сонио уламжлалтай. За тэгээд тэгсэн чинь одоо ихнэр болох жоо бүсгүй нь болохоор хадам талынхныхаа өмнө өдөржингөө босож зогсоод ингээд бараг л одоо шалгалт өгч байгаа юм шиг байд юм байна. За тэгээ бодсон чинь бол надаа үнэхээр хэцүү санагцсан тий. Нэр одоо ингээд инээмээрсэн ч гэсэн тий. Одоо ингээд өдөржин нөхрөн жаахгүй ингээд зогсоогоороо ингээд ийм том нүсэр палаачтай тэгэл толгоон дээр юм гоёл моёл тавьсан. Тэгэл одоо бодвол өсөдөө гуталматалтай байж итэл ингээд өдөржингөө ингээд зогсоогоор байвал ямар ч хүн инээж чадахгүй байх гэж бодож байна угаасаа.
ингээл гонигтай л байх байлгүй дээ. За тэгэл өдөржин тэг ингээл нөхрөнж байхгүй баахан ахмад хүмүүстэй тэдний хамаатан садантай ингээл өөрийгөө шинжүүлэл зогсно гэхээр бол мэдээж одоо амар гонигтай санагдчихээн. Тэгээд хүмүүс ол ирж усуулгаж яриа өдөгт нь бүр ингээ хариулж болохгүй. Тэг хариулах юм бол бүр маш одоо нам дуугаар те эсвэл зүгээр ингээд толгой тохиол харьцдаг тийм нэг төвчээрийн шалгалт өгч идэм байна. За тэгээд аав ээжтэйгээ уулзах тал дээр бас их сонио. Хормын өдөр одоо бүсгүйн аав ээж нь бол хүний айлд охиноо өгж явуулж байгаа учраас бол гэртээ үлддэг. Тэгэхээр одоо ингээд аав ээж нь одоо хормонд нь очтдгүй мүү хайшин те. Тэгэд харин одоо бүсгүй шин гэртээ очсныхаа дараа тодорхой хугацаандаас төрсөн гэрлэгөө явдаггүй гинэ. Тэг бүр аавтайгаа уулзах ирэхгүй тохиолдол бас байдığım байна. За энэ нь бол одоо би бүр мөсөндөө хүний хүн боллоо гэдгээ одоо ингээд баталж байгаа хэрэг юм байна л да. За тэгээд насны хувьд бол маш залуудаа ихэвчлэн 18-аас 22 наснда л гэрэлцгээдэг. За гэхдээ бол одоо хормын зардалд бол эрэгтэй тал гар татдаггүй юм байлээ. За тэр үнтэй гоё даашинз, гоёл чимэглэлтэй алтан гоёл чимэглэлүүд гэхэд л одоо хэдэн 10 сая доллараар тогтохгүй тийм одоо их зарлага гард юм байна. Тэгээ манайхны хэлдгээр имж гэж ярьдаг те. Тэр зүйлээ боллоо бэрийн талд бол маш сайн өгд юм байна. За тэгээд машины цуваан гэхэд л одоо дандаа хамгийн сүүлийн үеийн G классуу тахилдаал ингээл бэж идэм байна. За тэгэл дэж шашныхаа одоо дүрм журмаар бол арх согтууруулах гундаг бол огт зөвшөөрдөггүй, хэрэгэлдэггүй. За тэгээд хормын зардал гоёл чимэглэлд бол харин эсэргээр маш их мөнгө зарцуулж нүсэр юм баяр хийдэг юм байна. Тэгээ амар сонирн байгаас тэ ингээд ихнэр нь ганцаархнаа тэгээ нөхөр нь байхгүй тэгээд ихнэрийнх нь ээж аав нь байхгүй тэгээл ингээд ерөөсөө л тэр амар нүсэр баяр нь тэгээл нөхрийн хамаатан саднуудын баяр муу хайшин тэ надад бол тэгжэл сонин санагдлаа. За тэгээ ер нь манай Монгол хоримтой харьцуулахад бол тис өөр ертөнц байгаа зү тэ. Тэр манайхан ч нь болохоор ингээд алив инегэрээ гээл ингээд зураг мургуудыг авч өгөөл айгуу тийм аз жаргалтай хизээж мартахгүй тийм нандин мөч байдаг бол одоо яг энэ усад бол алив даруухан бай доошоо хар гэдэг байх нэ. За тэгээ гунигтай харагдаж байгаа нь бол хайргуудаа биш харин тэр үндэстнийхээ хамгийн одоо үнэтэй чанартай бэр гэдгийг харуулж байгаа л хэлбэр юм байна лээ. За тэгээ та бүхэн маань үүн дээр бас ямар бодолтой байна? Иймэрхүү одоо өөр соёлын хурим үзчихвээ үү? За тэгээ миний хувьд бол сайхан солонгос хурим үзсэн. Тэгээ солонгос хурим бол бүр маш энгийн даруухан болт юм элэ. Зүгээр ингээл байнгын одоо хурим болж идэг газар ингээл хуримын захиалга өгвөл зөөр хуримын даашинзтайгаа очиод нэг 10 минут тангараг мангаргаа өргөд болоо. Тэгээ доошоо лифтээр буугаал ингээл буфе хоолнд ингээ ороод тэл хоол идэл гарч тиймлээ. Тэгээ хүмүүс нь бэлэг гээл нэг сүртэй юм өгөхгүй тогтоотой мөнгө өгөөл гарч тиймлээ. Тэгээд ер нь бол маш хурдан тэгээд яг уу нэг тийм нүсэр биш санагдсан. За тэгээд чичээн хурим болохоор нэг юм байт юм байна. Кавказын хурим. За тэгээд ер нь бол маш тийм хатуу дүрм журамтай юм байна. Би ер нь бол Монголдо төрсөндөө маш их баярлж байна. Тэгээ түрүүний ярьсан зүйлүүдийг ингээл тэг ингээ хойд солонгос гэл ингээл Кавказ энэ гэсэн журн Монголдо төрсөндөө маш их баярлж байна. Тэгээ бид чинь бол ингээл хайрцангуй нээлттэй тэг ёс жаягл гэхээсээ биш бол тийм хатуу шашин дүрм журам гэдэг аахгүй яг л тийм хайраараа илүү аз жаргалтай хурмаа байдаг штэ тий. За гэхдээ одоо дэлхийн нөгөө талд те хурим гэдэг бол өөрөө асар их том хариуцлага бас дарамт бас бэж идэм байна. За тэгээд аав ээж дээрээ очихгүй гэдэг нь хэцүү юм. Тэгээ хамгийн чухал нь бол нөхөр нь хурмын дээрээ байхгүй болохоор бол үнэнхээр утгагүй санагдаж байна. Тэгээ тэр эмэгтэй бараг одоо нөхөртөөгөө биш те түрүүний эсэнчлээ одоо хадамтайгаа гэрэлж байгаа юм шиг ийм л одоо бэж идэм байна. Яг нь нөхөр нь өөр газар баярлдаг гэхээр бас сонирм байгаас те. Яг манай одоо нөгөө баруун доол гэдэг шиг нөгөө хормын өмнө найзуудаараа нөгөө сингл парти дээ штэ. Тим парти бол өвн хийж болох юм те. Тэрнээс шиг ингээл яг чухал хормынхаа өдөр ингээл оршуулганд ирсэн юм шиг гунигтай тэгснэ нөхөрч авахгүй. Тэгэл ёо ийм хорм бол хийхийг бол үнэхээр хүсэхгүй байна өө. Тэгээд яг бид нараас ацтайлын гэж бодож байна. За тэгээд энэ мэдээлэл маань энэ хүрээ дуусаж байна. За тэгээд ингээд хамгийн сүүлийн мэдээлэл рүүгээ орцгоё. За үргэлжлүүлээд би та бүхэндээ аялагч мөнх цэлэмгийн одоо сүнсэн тэнгис дээр хийсэн бичлэг дээр гарсан сүнсэн тэнгисийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэх болно. За тэгэхээр сүнсэн тэнгис яг хаана байдаг вэ гэхээр Израиль, Йордан болон Палестин гэсэн 3 улсын дунд оршдог юм байна. Харин одоо аялагчид маань ихэвчлэн Израиль эсвэл Йордан талаас нь очдог байх нэ. За Йордан тал нь бол арай нам гүн амралтын газар resort маягаар хөгжсөн байдаг бол за Израиль тал нь илүү одоо дэд бүтц сайтай үйлдвэрлэл ихтэй байдаг юм байна. За тэгээ сүнсэн тэнгис нь далайн түвшнөөс доош 430 м орчимд оршдог. За энэ нь бол хуурай газар дээрх дэлхийн хамгийн намд орцсыг юм байна. За та тэнд очиход бол дэлхийн хамгийн гүн хотгорч зогсож байна л гэсэн үг. За мөн сонирхолтой нь бол та хизээж живхгүй. За энэ бол сүнсэн тэнгисийн хамгийн алдартай шинж чанар. За далайн усны давсжилт дунджаар 3% байдаг бол сүнсэн тэнгисийнх бол 34% байт юм байна. За ус нь бол маш нэгт учраас хүн яг л одоо аврах
ухаантай зүмсэн мэт усны мандал дээр хөвдөг. За гэхдээ нэг анхааруулжтай зүйл нь тэнд сэлэх бол боломжгүй, зөвхөн хөөх боломжтой. За тэгээд далайн түвшнөөс маш дор байрладаг учраас нарны хит ягаан туяа агаар мандлын илүү зузаан давхаар дамжин ирдэг. Мөн усны ууршилтаас үүссэн байнгын мананцар нь хортой туяаг шүүх байгалийн шүүлтүр болдог байх нэ. За тиймээс хүмүүс тэнд одоо наранд түлэгдэхгүйгээр удаан хугацаанд бол байж чаддсан байна. За эртний түүхэнд бол Херод хаан Клеопатра нар одоо сүнсэн тэнгисийн шавар давсыг гоо сайхан болон за мөн имчилгээний зорилгоор ашигладаг байсан байна. За тэгээ усан дах эрдэс бодисууд буюу магний, калий, кальцийн арсны өвчин болон үе мөчний өвчнийг ангаах гайхалтай чадвартай. За тэгээ 1940-д оны сүүлээр тус тэнгисийн ойролцоох агуугаас бол дэлхийн түүх шашны хамгийн чухал олдруудын нэг болох сүнсэн тэнгисийн судрыг олж байсан бөгөөд эдгээр нь бүр 2000 гаруй жилийн настай бичвэрүүд байсан байна. За тэгээ харамсалтай нь сүнсэн тэнгисийн түвшин жил бүр 1 метрээр доошилж байгаа. За гол тижээгч болох Йордан голын урсгал багаснаас болж энэхүү одоо байгалийн гайхамшиг алгуур ширгэж байгаа бөгөөд эрдэмтэд үүнийг одоо аврахаар ажиллаж байгаа мэнэ. За тэгээ сүнсэн тэнгисээс гаргаж авдаг асфальт буюу байгалийн битумыг эртний египтчүүд мумиг занданшуулахдаа ашигладаг байсан юм байна. За тэгээ сүнсэн тэнгисийн имчилгээний чанар нь зөвхөн давснаасаа биш тентхийн агаар, ус, шавар гэсэн одоо 3 хүчин зүйлийн нэгдэлээр тогтдог. Үүнийг одоо шинжлэх ухаанд талассотерапи буюу далаагаар эмчлэх гэж нэрлэдэг. За тэгээ сүнсэн тэнгисийн хамгийн алдартай эмчилгээ нь давстай ус болон нарны тусгай туяа нь арсны эсийн хит хурдан хуваагдлыг зогсоож арсыг бүрэн цэвэршүүлдэг юм байна. За үе мөчний өрөсөлд нэн сайн бөгөөд тэнгисийн одоо хар шавар нь дулааныг удаан барьдаг бөгөөд эрдэс бодисууд нь арсаар дамжин цуснд нэвчиж үе мөчний өвчин, өрөвслийг намдаадаг юм бол ид жидтэй байх нэ. За мөн дээрэс нь амьсгалын замын өвчөнд тустай. За яагаад гэвэл тентхийн агаарт хүчил төрөгчийн хэмжээ бусад газраас 5-аас 10 дахин илүү байт юм байна. За мөн агаар нь бромын ионоор баялагтвал уушгийг цэвэрлэж, мэдрэлийн системийг тайвшруулах бас үйлчилгээ үзүүлдэг юм байна. За ер нь одоо маш гайхалтай ийм байгалийн тогтоц байх нэ. За тэгээ сүнсэн тэнгисийн хар шаврын нууцыг та нартай хэлээд өгье. За тэнгисийн оролоос гаргаж авдаг энэ шавар нь магний. За магний нь бол арсны хөшрөлтийг удаашруулж, стресс тайлна. За натрий нь бол арсны эвэрлэгийг зөөлрүүлж, бохирлыг гадагшлуулдаг бол хүхрэн арсыг ариутгаж батг болон одоо бусад өрөслийг дарах байгалийн антибиотик болт юм байна. За үүнд бол цагаан алт буюу давсан багнуудыг ч гэсэндээ ер нь бол дуртахгүй байж болохгүй. За сүнсэн тэнгисийн ирэг дээр ус уурсны дараа цасан цагаан давсан талстууд болон багнууд үлддэг. За энэ нь бол холоос харахад яг мөс шиг харагддаг буюу маш хатуу, тийм хутга шиг байдаг учраас хүмүүс заавал одоо тусгай худалтай л алхах юм байна. За тэгэд хүмүүсийн тэр бүр мэддэггүй бромын нөлөө, сүнсэн тэнгисийн агаар дахь бромын агуулмж нь бол маш өндөр. Бром нь бол хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. За тийм ч учраас хүмүүс тэнд очих юм бол маш амархан нойрон хурж сэтгэл санаа нь тайвширч стрессгүй болт юм байна. За тэгээ сүнсэн тэнгисийн эрдэс бодис шавар нь дэлхийн гоо сайхны салбарт хар алт гэж нэрлэгддэг маш том бизнес эд юм байна. За Израиль болон Йордан улсууд үүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж дэлхийд даяар экспортлдог байх нэ. За тэгвэл хамгийн алдартай брэндүүдийн талаар мэдээллийг хүргэе. За тэгээ сүнсэн тэнгисийн яг хажууд байдаг үйлдвэрүүдээс гаргаж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүд нь гэх юм бол за би буруу уншиж магадгүй шүү. За Ахава юм уу эхэвэ заяа. За энэ бол хамгийн алдартай дээд зэрэглэлийн одоо перфюм брэнд. За Израиль улсын сүнсэн тэнгисийн ирэг дээр өөрийн лабораторитой цорын ганц юм компани юм байна. За харин Sea of Span бол арай боломжийн үнэтэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг гаргадаг бол за Framer Deeds нь болохоор тансаг зэрэглэлийн технологийн дэвшил ашигласан бүтээгдэхүүнүүдээрээ алдартай байна. За харин Revision бол Йордан улсын талаас гаралтай маш чанартай байгалийн гаралтай брэнд. Бүтээгдэхүүний төрлөөсөө хамаарат үнэ нь бол харилцан адилгүй байдаг бөгөөд за жишээлх юм бол цэвэр одоо шавар буюу мад маск нь жижиг савлгаатай нойролцоогоор 15-аас $30 буюу Монгол мөнгөөр одоо 50,000-аас 100,000 төгрөг байдаг бол усанд ордог давс буюу байц салт нь
10-аас $20 орчим. За тэгээд нүүрний тос серум нь бол чанараасаа хамаарат 40-оос 150 ба за түүнээс дээш үнэлгээтэй байдаг юм байна. За харин манад бол томоохон дэлгүүрүүд болох жишээлх юм бол Shangri-La Mall, Усих дэлгүүр болон гой сайхны төрөлжсөн онлайн дэлгүүрүүдээр DC Cosmetics нэрээр бол цөөн тооны брэндүүд аль биесээр болон альбан бусаар зарагддсан байна. За тэгээд сүнсэн тэнгист очиход яг ямар мэдрэмж төрдөг тухай хүмүүсийн нийтлэг ярьдаг зүйлс нь юу байдгийм бэ гэхээр за яг тосон дотор байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг гинэ. За ус нь бол ердийн ус шиг биш, маш өтгөн яг л шингэн тос шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгээд та нар мөнх цэлмгийн бичлэгийг үзсэн бол гарыг дахиж цэвэр усаар зайлж өгч ирсэн штэ. Айгүйх тослогтой байна гэд тэр яг тийм их тослогтой юм байна лээ. За тэгээд арьсанд хүрэхэд бол маш зөөлөн юм гулгамтай байдаг. За түгээрч зогсохгүй тийм усан дээр хөвөх нь бол өөр айгүй сонирн мэдрэмж өгдөг гинэ. Тэгээд та усан дээр суугаад тэгээ юу сонирн уушаал байж болно. Гэхдээ хөлөө доош нь хийж зогсох нь бол ус таныг шууд дээш ингээд түлхээд байдаг учраас тэнцвэрээ олоход нэлээд хэцүү байдаг гинэ. Тэгээ хамгийн амар нь бол жижиг шарах бол бүр үнэхээр аимшигтай гинэ. За хэрвээ та сахлаа хусцсан ч юм уу те эсвэл шумууланд хазуулаад майчсан шарахтай энэ байх юм бол за тэгээ тэр их давстай ус хүрэгтүүдэд яг гал хасж байгаа юм шиг тийм амар хүчтэй хорсдог гинэ. Тэгээ гэхдээ 10-аас 15 минутын дараа тэр нь аяндаа гайгүй болдог. За тэгээд эрэг дээрх хүмүүс бол бие тас хар шавраар буутцсан дэ хатад дуусгыг хүлээгээл ингээл цогсоод байж идэм байна. Тэгэл хавхаар хүмүүс л байж идэм шүү. За тэгээ шавраа угааж арилгасны дараа бол арьс нь бүр яг тийм жоох хөөхтэй шиг тийм гой зөөлөн болдог гэж бол очисон хүмүүс ам сайтай байдсан байна. За тэгээ хэрвээ та сүнсэн тэнгис зочлохыг хүсэж байгаа бол таньдаас анхааруулах хэд хэдэн зүйл байна. За мэдээж түрүүний хэлсэнчлэн нүдэндээ усыг битгий хүргээрэй. Хэрвээ тэнгисийн ус нүдэнд хүрэх юм бол маш хүчтэй хорсгож сохорхгүй маа гэд бол аюултай нөхцөл байдлыг бол үүсгэж болно. За тэгээ хоёрдугаарт бол шарахтай бол мэдээж ороод хэрэггүй. За тэгээ бие дээр хүчүүхэн жижиг зүсэл шарах нь бол асар их хөдөлтийг өгнө. За гэхдээ яг үүнтэйгээ адилхан хэрвээ тисэж чадах юм бол маш хурдан идгээдэг юм давуу талтай юм байна. За тэгээд мэдээж шумбаж болохгүй. Тэгээ усны нэгт нь маш их учраас шумбах бол мэдээж ямар ч боломжгүй. Бараг буруу хөдөлгөөн их юм ба шууд хамар амаар ус орох юм эрсдэлтэй байх нэ. За мэдээж усанд хэд орж болохгүй ч гэсэн эрүүл мэндийн талаас маш сонирхолтой хэрэгтэй юм гоё газар байгалийн тогтод санагдлаа. Тэгээ ер нь хорвоод л өөрөө үнэхээр гайхалтай юм аа. Хэрвээ тань таалагдах юм бол очиж аялангаа бас эрүүл мэндэ бодоорой. За тэгээ та бүхэн маань бас очиж үзчихсэн бол сэтгэлээ бас хуваалцаарай. За тэгээд энэ хүрээд Юна TV өндөрлөж байна. Хамт бай сонсон сонсогч танд баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол subscribe-а дарж манай сүгийг дэмжээрэй. Бас өөрийнхөө бодлыг соёлтойгоор бусадтайгаа хуваалцаарай. Тэгээ миний Instagram хаягаар зочлохыг урьж байна. За тэгээд хорвоо ертөнц уужим юм, хов жив их юм, ярих сонин сайхан бол дуусахгүй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.